Санхүүгийн нэгдлийн хөрөнгө оруулагч үндэстэн гэх нэртэй хөдөлгөөнийг өрнүүлээд одоо 5 жил болж байна. Яг 5 жилийн өмнө бид нар мөн арт менежмент гэдэг компаниг үүсгэн байгуулж тусгай зөвшөөрлийг нь аваад анхны хөрөнгө оруулалтын ийм санг бий болгоё гэдэг ажлыг эхлүүлсэн. Тэгээд бид түрүү жил санхүүгийн зохицуулах хорооноос эхний зөвшөөрлөд аваад 8 сарын 24-нд өнөөдөр бид нар арт иргэдтэй үндэсний ховчлолын сан гэдэг нэртэй хамтын хөрөнгө оруулалтын санг одоо танилцуулахад бэлэн болоод байна. Монголын хөрөнгийн биржийн зөвшөөрөл нь 8 сарын 24-нд гарсан. Тэгээд энэ нь бол одоо хөрөнгө оруулагч үндэстний хувьд ямар ач холбогдолтой вэ гэхлээр өмнө нь хөрөнгийн зах зээл дээр хүмүүс хувьцаа аваад тэр хувьцааных нь үнэ нь унчуул алдаад өсчүүл хожоод компани ногдлоо шиг төлөвл одоо ногдлоо шиг аваад явж исэн бол энэ хувьчлалын санд оролцсноор өнөөдөр хүн одоо хувьцааг ингээд судлаад авах өөрөө эрсдэлүүлээгээд аль нэг компани хувьцааг одоо авч эрсдэлүүлэх шаардлагагүй болсон. Юу гэхээр мэрэгжлийн удирдлага болох арт менежментийн хамт олон тэр шийдвэрийг гаргаад 100 төгрөгөөр нэг жирхийг авч байгаа тухайн хүний өмнөөс шийдвэр гаргаад одоо хөрөнгийн бирж дээр байгаа хамгийн ашигтай компаниудын хувьцааг хамгийн хямдхан багт нь аваад хамгийн өндөр үнэтэй багт нь зарах байдлаар одоо ашигын өгөөжийг нь бол хамгийн өндөр түвшинд эрсдлийг нь тараан байршуулна гэдэг асуудлыг бол өмнөөс нь мэрэгжлийн түвшинд хийж өгөөжийг хамгийн өндөр түвшинд байлгах аргаар бол одоо удирдна гэдэг одоо саналыг тавьж гин гэсэн үг. Бид нар зөвхөн хувьцаа аваа зогсохгүй тодорхой хэсгийг нь бол одоо засгийн газрын бондод хийх, тодорхой хэсгийг нь бол гадаадын бирждэр одоо доллар, канад доллар одоо Английн фунт стерлингээр хийх байдлаар одоо төгрөгийн эрсдлийг одоо ханш уналтаас бол хамгаалах. Нөгөө талдаа бол салбарын одоо компаниудын хувьцааг зөвлөснөр бол одоо эрсдлийг сармагжуулж одоо уул уурхай, банк санхүү, үйлчилгээ, үйлдвэрлэл, худалдаа 8 гэдэг энэ салбаруудын зохистой харьцааг гаргаж энэ багцанд нь хийж өгч байгаа. Энэ үндэсний ховчлолын нэг жирх гэдэг нь өнөөдөр хөрөнгийн бирж дээр зарагдаж эхэлснээр Монголын хөрөнгийн бирж дээр өмнө нь зөвхөн хувьцаа зарагддаг байсан бол өнөөдөр өөр төрлийн бүтээгдэхүүн, шинэ төрлийн одоо хөрөнгийн анги гарч ирж байгаараа онцлогтой. Хос гэдэг нэртэйгээр бид нар хөрөнгийн бирж дээр зарагдах болно. Хүмүүс бол нэг талдаа хөрөнгө оруулалт хийж мөнгө зөв зохистой удирдах сонирхолтой байдаг. Гэхдээ өдөр тутамдаа бол тэр болгон одоо хөрөнгө оруулалтын зөв шийдвэр гаргах завч хөлөө мэрэгжил мэдлэг, мэдээлэл ойр байх, мэдээлэлд ойр байх тэр болцоо нь бол байдаггүй. Хүмүүс бол нөгөө бизнесээ өөрсдөө хийдэг. Эсвэл цалинтай одоо аль нэг албан байгууллагад компанид ажил хийдэг. Тэгээд тэрнийг хажуугаар хөрөнгө оруулалт хийгээд байна гэдэг нь бол өөрөө их хариуцлагатай цаг нөөцийг шаардсан ажил үүдэг. Тэгэхээр бид нар тэр хүмүүст хөрөнгө оруулалт хийгээд мөнгөө өөрийнхөө төлөө ажилуулах боломжийг бол олгочихж байгаа юм. Юу гэхээр мэрэгжлийн хүмүүст мөнгөө өгөөд бид нар өмнөөс нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаад багц бүрдүүлээд ажиллаад явчихна. Нөгөө талдаа бол энэ хөрөнгө оруулалтын сан өөрөө 9 жилийн хугацаанд баялаг бүтээж байгаа компаниудад бид нар хөрөнгө оруулалт хийж гэнэ гэдгээр Монгол улсын одоо энэ хувийн хвшлийн хөгжилд бол хөшөөрөг болоод өгч байгаа. Нэг том шинэ хөшөөрөг. Яг гэвэл өмнө нь компаниуд зөвхөн одоо банкнаас нэг жилийн хугацаатай зээл аваад төслөө хэрэгжүүлдэг байсан бол одоо бид нар урт хугацааны мөнгийг зах зээл рүү оруулж ирж байна гэсэн үг. 9 жилийн хугацаатай. Тэр нь тэгэхээр өөрөө ямар утгатай вэ гэхээр бид нар санхүүжилтээр зөвхөн арилжааны зээлэр биш. Бид нар бонд болон хувьцаагаар мөнгө босгох замыг нээж өгч байна.
Тэр нөгөө талд нь бид нар их усрыг бэлдэж өгч гэнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө өндөр үнэтэй зээлээр санхүүжаад бизнес ашигтай явахгүй гэдэг тэр асуудал бол гайгүй болно. Тэр нь ойлгомжтой шүү дээ. Арилжааны банк ч хадгаламж аваад 1 жилийн хугацаатай зээл нөгөө талд нь өгч бизнесийг санхүүжүүлж ирсэн бол Монгол улсын бизнесүүд өрсөлдөх чадвартай байх үндэс байгаагүй. Тэгвэл одоо би энэ ч юу гэж нөхлөөр хөнгүү 9 жилийн хугацаатай их усрыг бий болгоод өгч байгаа гэдэг маань хөрөнгө оруулагчийн шинэ төрөл хөрөнгөний бирж дээр ажил явуулж эхэлж байна гэсэн үг. Одоо авчаад 3 хоногийн дараа буцаад зарах гэдаггүй гэсэн үг. Үнс авчихгүй гэсэн үг. Хувьцааны тогтвортой байгууллагын хөрөнгө оруулагч бий болчлоо. Institutional гэдэг investor гэдэг шинэ анги тоглогч энэ хөрөнгөний зах зээл дээр орж ирж байна гэсэн үг. Энэ дээр бол мэдээж хэрэг дагуулад энэ тэтгэврийн шинжилэл, даатгалын шинжилэл, тэгээ арилжааны банкуд өөрсдөө орж ирж нөөц мөнгөөр энэ хөрөнгөний зах зээл дээр оролцож эхлэхээр энэ байгууллагууд орж ирснээр Монголын хөрөнгөний биржийн хөгжлийн дараагийн үе шат эхэлнэ гэж би бол харж байгаа. Тэгээ энэний төлөө ажилласан өнөөдөр үр дүнгээ өгч эхэлнэ. Салхийг нь бол бид хагалж байгаа гэж ойлгож байна. Нэгэн 1990 онд хөрөнгөний бирж үүсгэн байгуулагдаад үйл ажиллагаагаа 91 оны намраас явуулсан. Их хувьчлал буюу цэгэр тасалбараар Монголын хөрөнгөний бирж дээр иргэд тэгш оролцох өмнөх одоо нийгмийн үед бий болсон баялагын эзэн болох тийм боломжийг бол олгосон. Харамсалтай нь хүн болгон тэрнээс тэгш хүртэж чадаагүй. Тэгвэл Монгол Улсын засгийн газраас зарлаад байгаа одоо хөвчлөлийн дараагийн үе шат хэрэгжихэд манай иргэд өөрсдөө мэргэжлийн тусалцаатайгаар хөвчлөлд оролцох, тэрнээс ашиг хүртэх юм боломжтой болж байгаа. Өмнө нь бол зүгээр л ингээд агаар цацаад иргэдээ аваарай гэдэг авах нь аваад маш цөөхөн ихэнх нь авч чадаагүй, хожоогүй энэ байдлыг бол засахад манайх шиг ийм мэргэжлийн зөвлөх байгууллагууд бол асар их өндөр одоо үүрэгтэй оролцох ёстой. Тэр дэд үтсэн бий болоогүй байхад энэ хөвчлөө өгцснараа бол нөгөө одоо ядуу баяны ялгаа зөрүү их гарсан гэдэг ингээд бид нар ярьдаг. Нийгэм өөрөө ингээд ялгараад 400-500 гэрүүл хажаад тэр хөвчлийн үр шимийг хамсан. Монгол шуудангийн хөвчлөл явагдахад бол иргэд бүрэн гүйцэд оролцож болох юм байна. Гэхдээ энэ дээр нь бол зөвлөд туслаад манлайлаад оролцох тийм мэргэжлийн хөрөнгө оруулагч байгуулах хэрэгтэй байна гэдгийг бол харсан. Тэгээд засаг бол хоцсон, мөнгөө бүрэн бүтнээр нь авсан, нээлттэй явагдсан, шудрах явагдсан, оролцъё гэсэн иргэд оролцсон. Энэ объект хөвчлөгдсөн. Хэвлэх үйлдвэр хөвчлөгдөхөд улс хавьсан. Яагаад гэвэл олон нийтэд нээлттэй явагдсан. Дарга нар ханцуун дотроо хөшигний цаана 8 цаггүй. Тэгээд 6 тэрбум төгрөгнөөс дуудсан байшин бол 27-8 тэрбум төгрөгөөр зарагдсан. Яагаад гэвэл олонний анхаарлыг бид татаж чадсан учраас. Хүмүүс өнөөдөр энэ хөрөнгийн хөвчлөлд өөрийнхөө боломжоор оролцоод адилхан энэ ашиг хүртэх боломжтой байна. Буюу хөвчлөлийн демократизац явагдсан. Бид нар энийг задлж өгсөн. Ингэж хийх юм шүү гэдгийг ойлгуулсан. Тэгээд хөрөнгө оруулагч үндэстний хөдөлгөөний эхлэлтэй ингээд давхцсан учраас бол бид нарт итгэл төрөөд энэ үндэсний хөвчлөлийн сан гэдгийг бол үүсгэн байгуулад ажиллая гэдэг ингээд сүүлийн 5 жил ажиллаа, үр дүн гарлаа гэдэг. Та бүхэн өнөөдөр бахархалтайгаар 100 төгрөгөөр ч болох нь оролцсон. Ирээдүйнхөө эзэн бай. Хөрөнгө мөнгө өөрийнхөө төлөө ажиллавал өөрөө чи мөнгөнийхөө төлөө ажил, мөнгөө өөрийнхөө төлөө давхар ажиллавал энэ давхар хөдөлгөөртэй бол тэгээд санхүүгийн эрхчлөөнд хүрэхэд бол бид нар ухаалаг байх ёстой. Сонголтоо яг өнөөдөр хий, цаг битгий алд, цаг бол мөнгө, цаг бол бүр алтнаас илүү үнэтэй нөөц гэдгийг иргэдэд ойлгуулъя. Битгий хойшин 50 гэдэг тийм саналыг бол манай компани төвшүүлж байгаа юм.